Би өнөөдөр энэ бичлэгээрээ Dragon-ийн Running 2 дээр just frame хэрэгэн гаргах талаар заавална. Мөн full crouch 1.4 байгаа. Одоо хэвлээ хийж үзье. Тэгэхээр яг 3 удаа forward дардаг. Тэгээ 3 дахь дээр яг 2 зэрэг дарж өгөх хэрэгтэй гэсэн үг. Хангалттай хурдын үг чадвал дээр нь болчихноо л гэсэн үг. Яг эхний forward тэгээ дараачийнх нь болохоор natural тэгээ forward 2. Тэгэхээр энэ хангалттай хурд үг хэрэгтэй л гэсэн үг. Тэгж бас ингэж бас бэлдэж болно. Заавал quarter circle forward гэдэг энэ араас хийж болно. Ингэж бэлдээ. Миний араас ингээд ер нь running 2-оо хийгээд хам бол ер нь илүү хурдан гарах гэдэг юу оролдод идэг. Тэгэхээр ер нь илүү хурдан сурчнаа л гэсэн үг. Пинг дээр болохоор дахиад нэг юм гэх юм бол down 2 байгаа. Down 2 нь яг contrast-ны дараа араас бас running 2 хийж болдог байгаа. Хэрвээ энэ контр ороогүй тохиолдолд энийг хийж болохгүй шүү. Энэ бол аюултай зүйл гэж байна. За тэгээд full crouch 1.4 нь болохоор full crouch нэгээ дуусахын алдаад 4 дагнаа л гэсэн үг яг тусна. Full crouch тэгээд нэг яг дуусгаал тэгээд шууд 4 дараагаад л хангалттай. Бичлэг таалагдсан бол баярлалаа.